Бацхан уу? Налагчуудаа хайртаггүй. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань хөөр баяр дүүрэн төгсөлтийн баяраас ээлжид шинэхэн дугаараа төлөвлөж байна. Энэ цаг мөчид өргөө цагаан гэрт минь өнгө аялгау нэмж ирсэн эрхэм хайртай хүү баяр сүхтэй Эрдмийн баярын мэд хүргэж ээж аав эгч дүү нараас нь амжилт хүссэн чин сэтгэлийн мэдчилгээг хамтдаа хөөрхөн хүүдэн уламжилцгаая. Анхны бороо зүрх сэтгэн Нано баяр сүх үү? Оо за яасан хөрхий. За сайхан баярлж гин үү? Баярын мэд. Мэдчилгээ хүргэлтээс чамд ийм олон бэлэг аваад ирсэн байна. Хоёлаа тэгэхээр ийшээ зогсож байгаад нэг хэдхэн минутын бичлэг хийж илээ хөө. Тэгээ хүргэлт маань маш гоё төгсөлтийн баяр дээрээс манай дараагийн ээлжид бяцхан зочин баяр сүхтэйгээ уулзж байна. За юун төрөнд дүүдээ энэ өдрийн мэд хүргэе, баярын мэд хүргэе. Баярлаа. Ямар гоё малгай өмсчихсэн л манай хүү ер нь ямар баяр дээр анаа ороод ирвэ? Өнөөдөр ямар баяр болж байна? Англи хэлний өсгөлийн баяр тэгээд 5 дугаар ингээ хонхны баяр хамт болж байгаа. За тэгвэл одоо энийг үзээ сууж байгаа ангийн найзууд баяр сүхтүүгийнхаа бүх таньдаг хүмүүсийн нэрийн өмнөөс баярын мэд хүргэж байна. Сайхан баярлж байна уу? сайхан баярлаа. Баяр сүх. Хоёлаа эхлээд өөрсдийгөө гоё танилцуулъя тэхүү. Миний дүү аль сургууль хэдийн хэд ангийн сурагч вэ? Эрдмийн оргил, Налах дүүргийн Эрдмийн оргил тогтолцоор сургуулийн 5-3 ангийн сурагч гээ баяр сүх. Баяр сүх. За баяр сүхийн баяр дээр баяр нэмээд маш гоё бэлэг ирсэн байна. Ингээд харсан чи эмээ нь ирсэн. Ер нь гэрийнхэн нь бүгд ирсэн үү? Үгүй ээж имээ хоёр л Бага. Бус нь ирж амжаагүй. аа Тэгвэл анаад нь ийм баахан бэлэг өгсөн байна. Тэгээ баяр сүхт аваачаад өгөрөө гэсэн байна. Ирж амжаагүй хүмүүс дундаас хин ч хамаад ингэж гинтийн бэлэг барих бол хоёлаа нэг таах гэдэг үү? Хэнийг гэж бодож байна? аав Гэж бодож байгаа. аха За одоо тэгвэл анаа нь энэ бэлгийг гардуулахаас өмнө штэ. Дүүд маань гоё захиа ирсэн. Гоё сэтгэлийн илгээмж ирсэн байхгүй юу? Тэрийг уншиж үгүй заа юу. Хэрвээ чи сайн сонсвол аав нь мөн үү? Энэ ер нь хинээс явуулсан юм болоо гэдэг нь тодорхой болно шүү. За слийг минь гүйцээж хүний энхэн орчлонд мэндэлсэн хөг аялгау өргөө цагаан гэрт минь өнгө нэмж мэндэлсэн эрхэм хайртай хүүдээ аав ээж нь хязгааргүй их хайртай шүү. Хүслийг минь гүйцээхээр хорвоод мэндэлсэн учраас хүний орчлонд дандаа гэрэлтэж яваарэ. Амгалан залуу насыг минь оосрлож орчлонд чи минь дуу хадаан мэдлэгтэй аав ээж эгч дүүнрийга хязгааргүй их аз жаргалт бэлхүүлсэн юм шүү. Алтан дэлхийд азтай одтой яваарэ. Амжилт бүхний тэргүүн оргилд нь миний хүү хүрээрэ. Аавынхаа хүслийг гүйцээж ээжийнхаа мөрөөдлийг биелүүлж энэ орчлонд дандаа гэрэлтэж явахын сайхан эрүүл өргөё. Эрхэм хүүдээ Эрдмийн баяр төгсөлтийн баярын мэндийг хүргэж чанга тэрвэрэн үнсий хайртай аав ээж эгч дүүнраас нь гэсэн байна. За мэдчилгийн таалагдв. таалагдсан. За тэгвэл одоо энэ бэлгийг гардуулъя. Дүүдээ баярын мэнд хүргэе. Сурахыг хүсэж чигүүрсэн бэлгийн сарн дүргөмэн сурагчнаас арай гойсон бэлэн цэхэр өдрүүд Гой бөмбөгөөр их олон спортын амжилтыг гаргаад ирээдүйд миний дүүлээ мундаг хүн болох байхаа гэж бодож чинь. Тэгээд ээж аав нь их олон мэдчилгээг дүүд маань зориулж хэлсэн. Одоо энэ бичлэгийг бас үзээд сууж байгаа. Анцгал аав ээж тэглэмээр байгаа үг вэ нүү? Аав ээжтэй маш их баярлалаа. Хайртай шүү. За тэглгүй яах вэ? Тэгэхээр өнөөдөр миний дүүгийн баярын өдөр. Тэгээд аав ээж нь хүүгийнхаа төлөө бүхнээ зориулж байгаа учраас үргэлж азтай одтой бас хичээлээ маш сайн хийх ёстой шүү заа юу. Эрдмийн баярын мэд хүргэе. тэнгэр эцгийн алган